Баян Хонгор аймгийн засаг даргын тамгын газар, соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх, ирээдүйн хойч үеийн хүүхэд өсвөр үеийнхэнд удам өгсөө өв соёлоо тань мэдүүлэх, үгийн бичгийг хөтлүүлэх зорилгоор шилдэг үгийн бичиг шалгаруулах хуралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд удмын үгийн бичгээ судалж, өв соёлоо үеэс үедээ хадгалж өр хүүхдүүдэд өвлүүлэн үлдээж яваа гэр бүлүүдийг онцлон үгийн бичиг улсын үндэс цуврал нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч та бүхэнд төлөвлөж байна. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэн маань өөрсдөө сайхан танилцуулаад, гэр бүлийн гишүүдэд танилцуулаад, ямар ажил хөдөлмөр хэрхэлж ийсэн, үгийн бичгийг хизэнээс хөтлөх болсон талаараа манай үзэгчдэд танилцуулаач. За сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан гэрье. За өнөөдөр Цэрэн Балжирын гэр бүлд одоо хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. За Цэрэн Балжир 1974 онд бол Монгол Улсын их сургуулийг төгссөн. За шүүгч прокуророор ажиллаж байгаад өндөр насныхад тэтгэврт гарсан. За миний бие энэ 1976 онд хууль цаасны дунд сургууль. За 80 онд удирдах ажилтны институт. 1989 онд Монгол Улсын их сургуулийг төгссөн. За шүүгчээр 31 жил ажилласан. За өмгөөлөгчөөр 17 жил ажиллаж байгаа. Одоо өмгөөлөгчөөр ажиллаж байна. За ингээд гэр бүлээ манайх одоо 3 хүүхэдтэй, нэг хүүхэд хөгжмийн багш, мэргэжилтэй хөгжмийн багшаар ажилладаг. За нэг хүүхэд цагдаад одоо мөрдөн байцаагчаар ажиллаж байгаа тэтгэвртээ гарсан. За охин маань их засаг их сургууль, Монгол Улсын их сургууль, Ангаахын шинжлэх ухааны сургуулийг бол тус төгссөн. Одоо Монгол Японы эмнэлэгтүүл эмчээр ажиллаж байна. За амбулын хувьд бол иймэрхүү байна. За танай гэр бүлийн хувьд уралдааны шалгаруулалтанд яагаад оролцохоор шийдсэн бэ? За тэгэхээр хүмүүс одоо ер нь угийн бичиг хөтлөх асуудал бол маш чухал болоод байна. Ер нь ураг төрлөө мэдэх энэ бол одоо хойч үед ирээдүйн хүүхдүүд маш хэрэгтэй зүйлээ. Тэгээд энэ угийн бичгийг бол ер нь одоо хөтлөж явах бол ах トゥ төрөсөд хоорондоо суудаг ч юм уу ингээд маш их муу өөр нөлөө ингээд гарч ирээд байгаа учраас бол энийг одоо залуучууд одоо өвлүүлье гэсэн байдлаар бол угийн бичгийг бол одоо хөтлөж ирсэн. За тэгээд угийн бичгийг бол одоо 7 үеэр бол хөтлсөн. За үндэсний төв архиваас одоо лавлгаа авах, за мөн ах トゥ төрөл саднаас лавлах, за одоо ахмад настай хүмүүсээс лавлах гэх мэтчлэн одоо тэгээд энэ угийн бичгийг бол одоо хөтлж ирсэн. Тэгээд энэ нарийн одоо зүйлийг манай хүн одоо танилцуулах байхаа. За баярлалаа. Угийн бичгийг 7 үеэр бичсэн гэж хэллээ шүү дээ, тий. За 7 үеэр бичсэн манай уралдаанд ирсэн угийн бичгийг та биднэрт ингээд тавьж танилцуулж болох одоо үг хэцэг маань байсан. За тэгээд энэ гошуу аль гошуу байсан гэж за сайн оюун хаамгийн Эрдэнэ Жамдэрж бангийн гошуу гэж одоо сүүлөө үдэгжсэн. За эхлээд бол энэ Дөшөөтан аймгийн Эрдэнэ засгийн гошуу гэж үүссэн юм байлээ. 1664 онд. Тэрэнд одоо ямар одоо загсам шаргалт галуут Эрдэнэ цогт ингэж үүссэн юм байл. Тэгээд 1725 онд сайн оюун хан аймаг байгуулахад энэ гошууны одоо Эрдэнэ цогт энэ эрх тамьж шид байсан улсууд нүүсэн түүхтэй гэж тийм энэ Эрдэнэ цогт сумд байсан Шагдрын Бадамэр гэсэн гэдэг өндөр настай лам хүн байсан. Өөрөө гөгшөө орхоных гэж ярьдаг. Тэр хүн тэгж байсан. Тэгэл тэр үеэс нь одоо ингээд энэ дээр бол ерөөсөө бүх юуг нь төвөгчлээд ингээд өвчтсөн.
юун дараа нь хүүхдүүд одоо хожим ойлгомжтой гэдэг. Тэгэл одоо ганц нэг хүний нэр тавихаар ингээл яг тэр гушуун нутг нь хаана байсан, яад нүүж исэн тэр хүмүүсийн дуртал мурталыг өвдөн гэж хэлсэн байна. Тэгэл 7 үйлж байгаа. Жүтэн тавнан гэдэг нь бол энэ Жамин Баржонгийн гушуу бол галахын дундад замын цэргийн жанжин тийм чамчигч хүн байсан юм байл. Тэр гушуу нутгийн юу н цэргийн ахтын малдаг хүн байсан юм байлээ тэр Житэн тавнан гэдэг нь. Тэр аав ярахтаа бол 7000 орчим адуутай. Тэр ахтных нь ахлагч тийм хүн байсан юм байл. Тэгээд тэрний хүү Аюуш Пайтан гэж одоо Пайтан гэж тэр эд хөрөнгө юуг ин гушууны отгын эд хөрөнгө мал хүн амын бүртгэдэг тийм данс хөтэлдэг хүн байсан юм уу. Тэгээд тэр Аюушийн хүү нь болохоор Жеймсрэнгийн юу болохоор Ламзуу гэж манай даав яав. Тэр манай Пүрвдва. Тэгээд би одоо Пүрвдвагийн 5 дахь хүн болж дээрээ 4 өгчтэй 12 улаан гэж гисэн. Энэ бүгдийг ингээд багтаагаал гэж байгаа. Угийн бичгээ бүрдүүлэхэд тэг мэдээлэл цуглуулахад хамгийн их цаг хүч зарцуулсан хэсэг нь угийн бичгийг хөтлөхөд аль хэсэг нь байсан бэ? Угийн бичиг хөтлөхдөө мэдээж одоо тэр нөгөө нэг тэр 7 дахь үе дээрээ байсан хүмүүсийн материалыг цуглуулах тэгээд тэр хүмүүстэй уулзах архиваас материал олох гэсэн энэ ажлууд л одоо хамгийн төвөгтэй. Хүүхдүүдтэй хамгийн их анхаардаг, хүүхдүүдэд хэрхэн хүмүүжүүлдэг те хүүхдүүдтэй хүмүүжлийн зарчим, баримтлагдаг зарчим та хоёрын байгаа юу? За ер нь нөгөө хууль мэргэжилтэй болоод тийм үү хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ хамгийн гол нь би бол хүүхдүүд зодож үзээгүй. Яг тэр хүүхэд зодуулсан хүүхдүүд эргээл хүчрхийлэгч болдог. Тийм учраас би бол хүүхэд зодож үзээгүй. Тийм учраас манай хүүхдүүд бас ерөөсөө бас хүн зоддгоо. Яг тийм байдлаар хүмүүжчихдэг юм билээ. Тэгэхээр хүн зодож болдгоо гэдгийг л одоо ой тоонд нь сануулсан юм билээ. Нэгдүгээрт ах トゥ төрөл саднаа бас одоо мэдчих ёстой гээд одоо хүүхдүүдтэй багаас нь тэр ах トゥ төрөл саднаар нь очуулдаг. Манай ээж бас ах トゥ төрөл саднаар нь биднийг очуулдаг баг байхад бүр Баянговоос морь унаад богдуулын орой дээр ирээд ах トゥ нэртэйгээ танилцдаг тийм байсан. Тийм учраас багаас нь одоо хүүхдүүдээ бас ах トゥ төрөл саднтай танилцуулж ингэж явах нь бас зүгээр юм уу гэж ингэж боддөг юм аа. За баярлалаа. Танаа удамд үе дамжиж хадгалагдаж ирсэн те заншил үнд зүйлс байна. Энэ манай одоо нагц ахын хүүхдийн Монгол Улсын юуны соёл урлагийн их сургуулийн багш доктор профессор Бадрал гэж байдаг. За Бадрал маань бол одоо Чингис хааны музейг байгуулсан. Бүр багаас ингээл хуучны эд зүйл цуглуулад тэгээд одоо Чингис хааны музейг байгуулсан. Бид хоёр төрсөн ах トゥ үсийн хүүхдүүд. Тэгээд тэр Бадрал маань одоо нэг энэ бид хоёрыг амьдрснаас хойш одоо сэлбэрийг ингэж хийдэг. Ингэж хийх ёстой. Хуучны адуу мал бол ийм төрстэй байсан гэдгээр нь бол манайд бүр ингэж сургасан. Тэгээд одоо энэ манай нөхрийн сэлбэрүүд бол дандаа хуучныг одоо бас хуучны малыг одоо ямар байсан бэ гэдгийг нь тэр бодгол байдлаар нь сэлдэг. За 1980 онд л үдэ Данзаар авч явахдын тоглож исэн шатрыг сэлээд яг дүрсээр нь нэг дүрс гэтэл 6-7 бодтой. Үнийгээс гүүгээс ааж байгаа юм уу? Унгаа татж өгч байгаа юм гэх мэтлэн 6-7 дүрстэй тийм шатрыг сэлээд улсад бол төрүүлж байсан. За тэгээ 2 улсад бол 2 удаа төрүүлсэн. За ийм хүн тэгээд ер нь тэгээд өвгдөөдөөс уламжилж ирсэн зүйл гэх юм бол энэ бурхан байна.
Баян намсраа бурхан. Энэ бол алтадмал. Ингээ алтадмал ийм бурхан байгаа. За мөн энэ баар байгаа. Одоо энэ баар ч одоо бүр ховрдоод үзэгдэхэ байцсан юм байна. Энэ өвдгөвч гэжсэн баг. Тэгээд энэ баар бол одоо ингээ ховрдсон. Одоо багтаа манай хүүхдүүд ингээл мөнгө хийгээд мөнгө цуглуулдаг байсан. Одоо ингээд арх хийцэн байж байгаа. Монгол арх. Тэгээд энэ бол 5 үед амжицсан. Ийм өвдгөвч. Тэгээд энэ маш их удсан хуучны энэ байна. Тэгээд энэ хоёр хөөрхөн энэ мөнгө арслан байгаа. Мөнгөөр хийцэн. Энэ бас дээр үеэс энэ бас хуучны зүйл. Ингээ хадгалагтаад дэлсэн юм хоёр хөөрхөн арслан байгаа. За энэ одоо энэ бурхан байна. Энэ одоо нэг тэр аюуш байтан гэдгийнх нь бурхан байсан юм лээ. Бүр одоо бүр дээр энэ бараг 7 үеэ уламжлалтад ирсэн юм. За наад чинь тэгээ 6 одоо тэгээ манай хүүхдүүд рүү 7 8 үед рүү орж байгаа юм бурхан байгаа. За тэгээд энэ одоо нөгөө сахиус гэдэг энэ одоо бүр ингээд хадаг мадагтайгаа ингээ хошуутайгаа толтойгоо. За энэ үзүүлэлт нь байгаа хүрэл зэвсэг. Энэ бүр хүрэл зэвсэг. Бууцаан баян булгынхан ч одоо сахиус буулгадаг улсууд байсан гэсэн шүү. Чойжи сахиус гэж. Тэгээд энэ ямааг бас ингэж шүтдэг. Одоо тэр дээр үедээ ингэж шүтдэг байсан бэлээ. Энэ манайд бас ингэ удаж байгаа зүйл байгаамаа. Баян Хонгор аймгийн засаг даргын тамгын газар, соёлорлог аялал жуулчлал залуучуудын газар, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх, ирээдүйн хойч үеийн хүүхэд өсвөр үеийнхэнд удам өгсөө өв соёлоо тань мэдүүлэх, үгийн бичгийг хөтлүүлэх зорилгоор шилдэг үгийн бичиг шалгаруулах хуралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд удмын үгийн бичгээ судалж, өв соёлоо үеэс үедээ хадгалж өр хүүхдүүдэд өвлүүлэн үлдээж яваа гэр бүлүүдийг онцлон үгийн бичиг улсын үндэс зураг нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч та бүхэнд төлөвлөж байна. Тэгээд энэ баян бүрднийхэн жил гэж ийм тоглоом тоглодог гэсэн. Энийг бол одоо тэгээд хорл гэдэг ерөнхийдөө Монголын хэмжээгээр бол хорл гэд нэрлэж шүү дээ. Тийм үү. За энэ шатар бол манай аав бол шатар сэлдэхэн байсан. Тэгээд би өвлөөд олон шатар хийсэн. Хамгийн сүүлд хийсэн нь готод оюун ухааны музей гэдэг Батэлзээ гэдэг гавьяат мөвд байдаг шүү дээ. Тэнд миний хийсэн 4 шатар байгаа. Хамгийн сүүлчийн ясаар хийсэн нэг шатар авч явсан. Энэ одоо тэгээ өхрийн чөмгний жижиг өхрийн чөмгний чөмг. Гэхдээ ийм юу би сэлбэрээр 2-3 хоног хийсэн. Одоо нэг нь одоо Оросын юунд байдаг гэсэн. Орос хүнд энэ бол одоо хинтийн нурууны юу. Тэгээ хагарал ихтэй учраас ийм жижиг ингээд яг ингээд байгаа хэлбэрээр нэг хийж байгаа. Усан болоо. Одоо энэ эмэгтэй хүн шиг харагдаж байгаа бас тийм ингээд яцсан. Орой дээрх нь Ягаан Бодор бас л манай энэ яг богдуулын чулуу. Одоо энэ яг энэ юуных арчин үеийн шүр. Зин одоо нэг говийн юу л да баян модод нэртэй энэ ч одоо нэг тойроо Суханы л одоо төрлийн тэгээ үндсэн. Тэгээ энэ ингээд эвтэй 4 амт хийж байгаа. Энэ зан энэ байна. Сарамгч энэ байна. Туулай энэ байна. Өнө дагтаан алга болчих шүү. Энэ байна. Ийм одоо гоё мод байдгийг. Би ч одоо өмгөөлөгч хийдэг. За өмгөөлөгч хийх чөлөө цагаараа бас өөрийнхөө хөдөлгөөнийг одоо сайжруулах. Тэгээд уралдаан тэмцээнд оролцох. За тэгэл сүүлийн үед бол харваанд бол орж байгаа. Харваа багаараа тоглодог учраас харвааны тэмцээнд оролцсон. Харваа тоглоно. Нумт харваа. Тэгээ гранд гольф гээд голын цагтаар өдөр болгон бас
гольф зохино. Софтбол бол хаяа тоглоно. За тэгээд ихэнхдээ энэ нөгөө биеийн тамирын уралдаан тэмцээнд оролцоод тэгээд заримдаа ерөөсөө цаг багтахгүй. Тэгээд бүр ерөөсөө чөлөөгүй явсаар байгаа л шүн бүр гэртээ орж ирэх үе ч байдгийн шүү дээ. Тийм байдлаар бол ингээд явна. За сүүлийн үед бол бас шугам бүжиг хийн. Ахмадын хорон дээр очиж бас соёл хүмүүжлийн үйл ажиллагаанд оролцсон. За тэгээ манайх чи шугам бүжигийн дугуйлан гэж ажилладаг. Тэгээд тэр шугам бүжиг улсын уралдаанд бол орноо. Тэгээд миний авсан уралдаан тэмцээнээс авсан медалууд бол энэ байна. За харвааны тэмцээн, софтбол, тэгээд гранд гольф хэл. За энэ болохоор зэрэг харвааны тэмцээнд манай баг улсад яваад улсад 4-р байранд орсон. Тий, улсад яв. Улсад бүр шилдэг 6 шалгараад тэгээд 4-р байранд бол орж исэн. Тэгэл энэ медалууд бол дандаа софтбол, тэгэл гранд гольф тийм л медалууд байна да. Та хоёр маань бол ингээд бусад гэр бүлүүдтэй үлгэр жишээ болох үз. Угийн бичгийн сайхан хөтлөөд түүх дурсгалц хүмүүсийг өглөө боломжлоод хадгалаад явж байгаа юм байна. Орчин үед угийн бичиг хөтлөх нь яагаад ач тустай, ямар ач холбогдолтой юм бол та хоёрын бодлоо. Нэгдүгээрт бол ах トゥ төрөл садна мэднэ. Хоёрдугаарт бол угийн бичиг хөтлөх нь бол нөгөө ураг удмын хүмүүс хоорондоо суух. Нөгөө 7 үе дотор нь ч цусан махбодтой гэж явдаг. Тэгэхээр цусан төрөл хоорондоо суух юм бол нөгөө хизээ хойно одоо хүүхэд гарсан ч гэсэн тэр нь сэтгцийн өвчтөй хүүхэд гардаг гэж ингээ хүмүүс ярьдаг. Тийм учраас бол ураг удмаа мэдэх энийг бол одоо залуучууд бол үнэхээр одоо энийг бол сахиж ингэж өвлөж ингэж явах хэрэгтэй юм аа. Энэ нь одоо ач холбогдолтой. За ингээд та хоёр шиг те олон гэр бүлүүд угийн бичгийг хөтлөх хийсэн гээд хөтлөхгүй эхлэж чадахгүй байгаа. Тухайн гэр бүлүүдэд хандаж хэлэхэд та хоёр маань юу гэж зөвлөгөө өгмөр вэ? Угийн бичгийг хаанаас нь ингэж эхэлнэ? За тийм судалгаа мэдээг тэндээс авна. За тэгснээр ингэж хөтлөх боломжтой байдаг гэдэг бусад гэр бүлүүдтэй хандаж зөвлөгөө мэдээлсэн. За энэ угийн бичгийг хөтлөхт бол ер нь хамгийн гол нь өөрсдийнхөө тэр нөгөө бидний өвөг дээдсийн амьдарч байсан гошуу гэл одоо сайн мэдэх ёстой. Тэндээс эхлээл тэгэл архиваас үзэл гошуугаа сайн мэдчих юм бол тэндээс чинь архивын материал олдно шүү дээ. Тэндээс хөөгөөл одоо цуглуулах. Тэгээд ихэнхдээ энэ ах トゥ төрөл саднууд чинь одоо гөгшүү хүн бол одоо байхаа болчихжээ. Гөгшүүн тэрийг мэддэг гөгшчүүлүүд байхаа болцсон байна. Тиймд одоо байгаадаар нь тэр гөгшчүүлээс юмсаа асууж, удам судрын сайн мэдэж, байгаа материалыг өөртөө одоо бас цуглуулж ингэж явах юм бол одоо болно доо. Тэгээд ураг удмаа л одоо сайн мэдчих ёстой. Манай аавын талынхан бол одоо юу вэ? 3 удаа уулзалт хийсэн. Яг одоо баян бүрдний төв дээр цаана байдаг нөгөө Ямарт богдууланд цуглаад тэгээ хүүхдүүдэд танилцуулаад тэгээ хамгийн сүүл тэр гаргасан ном нь бол энэ одоо тэр 45 удмынхан гэдэг энэ хийсэн юм. Дөрвгийн гэлхээ бичих нь. Тэгээ бидний энэ юу бол яг 22 оны архивын баримтанд байж байгаа. Энэ Сайн Аюун аймгийн Эрдэнэвангийн гошоо ингээд холбоо сум гэж байсан байгаа. Тэгээ энэ дээр нь 10 гэрийн дарга дамдын сүрэн гээд аав ярьдгаас дамдын сүрэн авах гээд Жамсрынгийн Баатарын дамдын сүрэн гэж юм байсан. Тэр Жамсрынгийн тэгээ энэ дээр бол энэ Балдэр гэдэг нь энэ манай аавын энэ ламзвын төрсөн ах нь ахаараа овголж исэн байгаа. Тэгээд энэ зүг готоо гэдэг энэ дээр одоо дурган байгаа. Лангаа сүрэн гэж лангаа гэж манай аав ах байсан. Ламзв гэдэг нь одоо манай буурай. Энэ ингээ 22 оных нь гэж байгаа. 33 оных бол энэ дээр байгаа. Тэгээд энэ ургийн баярыг одоо ургаараа
удмаараа хийх юм бол тэндээс их зүйл гарч ирнэ дээ. Тэгээд Энэ 33 онд энэ Өвөрхөн аймгийн Буянт сонголсон 6 дугаар аг гэж байсан байна. Тэгэхээр энэ дээр бол Жамсрангийн балдрыг балдрын базар өгтөөгээд тэгээ манай энэ болохоор балдрын бүрэгдваа гэж байсан байна. Тэгэхээр энэ Жамсрангийн ламзуу гэдэг энэ нөхөө тийм овгон энэ дээр гэж яаж байгаа. Ингээд энэ нямын чимэд гэж байгаа энэ чимэд гэдэг хүн бол тэр Жамсрангийн бидний одоо элэнц эмээ юм да. Тэгээд тэр 3 удаа бид нар уулздаг хамгийн сүүлд чи тэрэн дээр он сарнд байгаад энийг хийсэн байна. Энд чи одоо 17 дугаар зүрхний хэлэнд луу жил хийсэн байна. Хамгийн сүүлд яхана. одоо ингээд ургийн баяруудыг ингээд харж яхаар зүгээр ингээд сайхан найрлчаад харчаад тийш. Тийм одоо өөрсөнд нь үлдэх юм байхгүй. Хамгийн гол нь тэр ургийн баяр дээрээ болсон асуудлаараа одоо энэ л байна. Одоо графикаар гарах. Тэгэхээр одоо хүүхдүүд өвлөөд ингээд явах нь энэ л байна. Тэгээ одоо энэ миний хийсэн энэ цагаан тэнгэрийн унаа гэж юм хийсэн. Энэ нь болохоор энэ дээр ингээд зүтэн тавнан аюуш байтан Жамсран гэдэг энэ тэр дээдгийн нэрийг бичээд тэгээ энэ тэгээд ууланд залцсан байгаа. Одоо ургийн бичиг хөтлөгч нь ингээд графикаар гаргадаг болцсон байна. Модон дээрс гаргадаг модны мод хэлбэрээр ингээд сахалгаар модон дээр ургуудыг ингээд тавиад гаргаж байна. Янз бүрээр л одоо гаргадаг болцсон байна. Ургийн бичиг хөтлөгтөл үнэхээр одоо цаанаасаа одоо бас ингэж хөтлөн шүү гэсэн бэлэн загварууд бол гараад ирсэн байна л шүү дээ. Тэрийг харж агаад бас хөтлөх юм бол одоо болж ин тэр модон дээр хөтлөхөөр бас ойлгомжтой сайхан болдго юм байлээ. Гэх мэтлэн. За ийм байна. Тэгээд гол нь тэр хүүхдүүдэд уулзуулж хүүхдүүдэд танилцуулах нь гол юм байл. Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар, соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх, ирээдүйн хойч үеийн хүүхэд өсвөр үеийнхэнд удам өгсөө өв соёлоо тань мэдүүлэх, үгийн бичгийг хөтлүүлэх зорилгоор шилдэг үгийн бичиг шалгаруулах хуралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд удмын үгийн бичгээ судалж, өв соёлоо үеэс үедээ хадгалж өр хүүхдүүдэд өвлүүлэн үлдээж яваа гэр бүлүүдийг онцлон үгийн бичиг улсын үндэс цуврал нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч та бүхэнд төлөвлөж байна. За ийхүү өв соёлоо хадгалж угийн бичгээ түүх болгон үр хүүхдэд өвлүүлэн үлдээж олон гэр бүл үлгэр дуурай болж байгаа цэрэн балжир ах болон бор гिचэн гэр бүлдээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За тэгээд өнөөдөр энэ ураг удмаа мэдж ах トゥ төрөл санднаараа сайхан ад жаргалтай сайхан одоо амьдарч амар амгалан байхыг ерөөлөг төвшүүлээ да. За тэр юу бол аш болтгоо.